Сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Мэдлэгтэй хав подкастын хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр намайг хоёр ерөнхийдөө сүүлийн үед тренд болоод байгаа лабобо ерөнхийдөө түүний хамаарал, халуурал гэдэг сэдвийн тухай хоорондоо ярилцъя гэж бодлоо. Сайн уу намайгч санаа сайхан юу байна да? Сайн уу? Хичээл хамаарсан гоо явраад байж гин. Чинээс олоо сайн уу? Судалгааны ажил сайн уу? Сайн яваал бич. Монгол ямар хөө байна да? Сайн сайхан юу байна да танаар? Бороо ороод байгаа хэрэгсээ бүчгүй байгаа л би тийс чинь бүр гэртээ саунд сууж байгаа шиг л шүү дээ. Японд нэр бүчгүй байна гайгүй юу? Арай л дэндүү халуун байна бүр. Гадуур жоохон яваал бүр толгой эргээл эмээ өвөнөр маань яаж явд юм байгаа энэ Японы эмээ өвөнөр. Тэгтээ дасчтын шиг байгаа нэ аюу сайн уу? Харин тийм. Гэтэ энд бас юу яагаад гэдэг шүү дээ. Эмээ өвөнөр нь сэнстэй хантаа зөмсөд идэг. Зөв. Тэгжэл тест юм шиг байгаа. За өнөөдрөөс сэтгэлэг орох уу? Тий. За. Тэрнээс өмнө би танаас асууя гэж бодсон юм. Та ерөнхийдөө хүн ингээд лабобо ер нь та амар санагдсан уу? Лабобо ч юм уу эсвэл cry baby? Cry baby бол амар санагдаагүй. Яа тэгэхээр нөлөөс нь надад гоё харагдахгүйс хэвгүй. Лабобо болохоор зэрэг яг нэг авах мэдрэмж бол төрсөн. Гэхдээ тэрийг хүчээр дарсан гэх юм уу? Хэрэггүй штэ энэ хэрэг болохгүй штэ гэдэг байдлаар хүчээр дарсан. Татагдаад байгаа нь болохоор зэрэг царай амар сонирхолтой. Тэгтээ нэг аттай хэрнээсээ нэг тийм хөөрхөн чим шиг царайтай аллаар авчдаг ч юм уу гэсэн бодол нэлийн төрсөн шүү. Гэхдээ яг авах гал очиод инээлээ гэж гот 200 гараа л очиод за готлоо байд. Тэгээд очиж байгаа юм чинь. Тийм. Царай нэг тийм юу те надад нэг хэрэг тарих гэж байгаа хүч. Яг одоо би хийлээ шүү амар хэцүү. Харин тийм ээ. Ерөнхийдөө бол нэг тийм хэрвээ дэггүй чатараа толгон байсан бол нэг иймэрхүү л царайтай байх байсан баг. Эсвэл нэг хүүхэлдэйн кино байсан бол нэг иймэрхүү царайтай чөгийг үгээл тэгээл тэрүүгээр нэг юм болох байсан баха гэж бодогцоо. Монгол хэдэн лабобо би фэйсбүүкээр ерөнхийдөө харсахгүй тэгэнгүүт ерөнхийдөө хүүхдүүд нилээн шуурчих шиг байсан. Тэгээд бас ориг хул хинтер дээр нь гэсэн нилээн хэрүүл шугаа гарчих шиг байсан тий. Нилээн ач холбогдол өгчээсэн. Ер нь бол за ижлэхэн харагдаж байгаа юм чинь алин ч ясаа ядгийн гэсэн хүмүүс байгаа ч гэсэндээ яг нэг оргийг авсан шүү гэдэг мэдрэмж нь өөрөө гоё юм шиг байгаа. Тийм болохоор тэрийг боломжтой бол оргийг авах хүсэлтэй хүмүүс ер нь нэлээд байдаг байх гэж бодсон. Тэгээ ер нь ямар ч насны хүүхдүүд амар мэдээд байгаа юм чинь. Манай хоёр хүүхд хүртэл амар мэдчихлээ. Бараг надаас илүү мэдчихлээ. Танд ерөнхийдөө яагаад лабобо ингэж амар тренд болсон гэж бодогдсон бэ? За вэз нэг талдаа болохоор уулын юм чинь ингээд яг сүулт гарсан дүр ерөөсө биш юм билээ шүү дээ. Би яг ингээд сүүлийн үеийн дүр юм болов уу гэж бодсон чинь яг ингээд фэйсбүүкээр гарч байгаа бичлэгүүдийг гэрээлүүдийг үзэнгуут нэлээд дээр үеийн юм дүр байгаа байхгүй юу? Тэнгууд сүулт яаж ингэж хүчээ авсан бэ гингууд магадгүй хамгийн анх хэрэгэлсэн алдарт нь яг миний олж үлдсэн тэр гэж магадгүй. Blackpink-ийн Lisa яг лабобо аваад амар баярлж байгаа бичлэг ингээд нэг хэсэг амар гараад тэгээ тэрний араас нэг удаачгүй лабобо гэдэг байгаа юм шиг ер нь надад бол санагдсан. Тэгээд нөгөө талаасаа болохоор зэрэг яг хүмүүсийн яг ингээд ямар нэгэн зүйл зөвхөн лабобо ч гэлтггүй ер нь ямар нэгэн зүйлд яад ингэж амар хүчтэй татагтаад байгаа юм бол тий татагтаа тэр чинь ганцаараа ч ингээд бүр масыг хамарсан тийм сонирхол үүсэж байгаа болохоор яг цаанаа нь ямар шалтгаантай байж болох вэ гэсэн талаар нэг хидэн зүйл судалж идсэн. Тэгээд тэндээсээ хуваалцсан бол яг нэг талдаа хобби байж болно. Нөгөө талдаа болохоор зэрэг хобби гэхээсээ илүү хүний тархины үйл ажиллагаатай болон сэтгэл зүйн үйл ажиллагаатай шууд холбоотой байдгаа гэсэн тийм сонирхолтой судалгаа асуулж унссан. Тэгээд дараагийн нэг зүйл нь болохоор бас нэг релиз асуусан юм аа. Нөгөө нэг тухайн хүнийг нөгөө хүүхэд насныхан дусамж руу одоо авчдаг гэх юм уу. Заримдаа тэгдэг бодомжинд явж байхад яг одоо идэвгүй штэ. Бүр хэдэн 10 жилийн өмнө ийцэн тэр амтыг одоо үнэрлэнгуудаа шууд амталсан юм шиг мэдрэгддэг те. Яг нөгөө ээж аав нэг юм мөлт алибабагийн өмнө хамт гэдэг шиг өө. Тийм эсвэл мандрин гэл төсөөлөнгөөс шууд жимжил тийм шүлсэн гэж гоожол яг баярлж байгаа шиг яг нэг тийм хүчтэй ингээд мэдрэмжтэйгээ
дурсамж ингээд сэрэгдэг штеп. Тэрнтэй ижилхэн ностальги буюу яг ингээд дурсам цэрэг их мэдрэмж гэж угаасаа байдаг. Тэгээд одоо тоглоом гэдэг маань бага насандаа ялангуяа тоглож ирсэн тоглоомыг хичнээн ингээд насан турсан хүн байсан ч гэсэндээ дахиж хараад яг хүүхэд насандаа очсон юм шиг бид нар нөгөө ярьдаг штеп. Гал тэрхэн суугаад хүүхэд насандаа эргэж очих юмсан жилээ нэг тиймэрхүү байдаг. Яг зүг болох гэсэн чи болдгүй. Яг тэрэн дээр гардаг шиг тоглоомод талаар яг тийм галт тэрэг нь олж өгöd байгаа байхгүй тий. Хэсгийн зур одоо тэр асуудлаас нь стрессээс нь ингээ холдуулж өгж байгаа, тайвшруулж байгаа. Тэгэл жаахан тавьж очиход нэг эрүүл ухаанаар бодоод нэг зөв шийдвэр гаргахад нөлөөлөхүйц тийм бас байж болох юм. Чиний зүгээс тэгвэл бацаагаад надаас асуулт чи чамаас л та амаар сэтэл чамд ер нь төрсөн үү, хүсэл төрсөн үү? Йоо аимшигтэй. Ажил нөгөө хүмүүсүүд ингээд бичлэгүүд дээрс нь миний ингээ яг нөгөө инфлюенс авдаг эсвэл ингээд үзэх турштай ютубер одууд нь тэр хэрэглээд ангууд нэрээ гоё ч юм. Тэгтээ анх бол лабобог хараад нэг цүнхний оцрол байж тээ. Ерөнхийдөө хямдхан бол авчин тий. Тэгэл нөгөө цүнхэндээ би ер нь цүнхэндээ тийм чарм зүх амар турштай. Нэг зүгээр явахад хөөрхийн гэтээ хит том юм бэ. Өслөг болохоор заваах юм байна гэж бодоод тэг хүмүүсүүд ингээд маш их сонирхоод эхлэнгүүт нь нэрээ гоё ч юм уу гэж бодоод тэгээд хүү авчдаг ч юм билүүгээ би тэгж бацаахгүй. Тэгээд дараа нь үнийг харангуйтаа шууд ингээд гэж бодогдоод тэнгүүд яг тийм үнэд би илүү хөөрхөн ч юм одоо би Harry Potter үзэх турштай. Тэнгүүд Harry Potter-ийн нэг чармыг аваад зүгчүүл надад илүү гоё санагдаад байгаад байгаа байхгүй. Гэтэ ер нь бол амар авмаар бол санагцсан. Гэхдээ ингээд би яг бодож байхгүй. За яг би ингээд өөр ахгүй жангууд намайг авмаарыг санагдаад найзууд ч юм уу бэлгэлүүл яах вэ гэж бодож байгаа байхгүй. Тэгэнгүүт 4-500 мянгаар төлхөө цүнхэн төлхөд аачлуулах шал мангад юм даа гэж ер нь бол надад бодогцсон. Үний хувьд бол нөгөө яг тийм. Гэтэ мөнгөний бодохгүйгээр яг найзууд чинь чамд өгсөн сэтгэлийн бодвол маш их байлна. Гэхдээ л ерөнхийдөө нөгөө тренд болохоор зэрэг яг тэгж надад ингэж нөгөө нөлөөлөд байна. Гэхдээ хэрэглээний хувьд тийм их биш. Гэхдээ би бол хизээж хүсэж авахааргүй. Яг нөгөө хэсэг бичлэгүүдийг үзээд бол яг авмаар санагцсан. Гэхдээ сонирхолтой нь одоо миний байгаа газар лабобо тэгж амар трендлэхгүй байгаа. Тийм болохоор би бүгд тийм Японд ерөөсөө нэг тийм Японы хүүхдүүд цүнхнээсээ ингээд цүнхээ харагдахгүй болтол нь ерөнхийдөө тийм төр хасруу зүгээд явдаг. Сонирхолтой юм тий. Би яг нөгөө лабобогийн тийм чармыг цүнхэндээ ингээд зүүцэн байгаа хэд хэдэн ингээд бүр ингээд цүнхэн харагдахгүй болтол нь зүүцэн байгаа ингээд юу харснаа. За цүнхэнд арай ч юм олон аасар зүгийг балаа юм бэ гэж бодсон аахгүй яг хөө. Миний сонирхлынаас муухагаар хэлж иж магадгүй. Гэтэ нэг талдаа хичнээн лабобо биш ч гэсэндээ өөр зүйл зүсэн ч гэсэндээ бид тэр чинь хэрэглээний хувьд аягүй сондээ. Тийм. Яг ганц хоёрыг нөгөө одоо ингээд яадаг штэ одоо нөгөө фэшн чинь загварт чинь зүгээр нөгөө одоо өнгийн зохицуулахын тулд биеийнхээ пропорцийг зөв харагдуулахын тулд оролт хэмжээ эсвэл нэг шиг пин хэмжээ гэдэг юугаар нэг жоохон нэмж өгдөг штэ. Тэр шиг одоо цүнх маань одоо жоохон уйтгартай харагдаад байгаа учраас миний хувьд бол нэг хөөрхөн идэвхтэй нэг төлхөр асар зүүчүүл амар гой санагдаад байхгүй надад. Гэхдээ ингээд цүнхнээсээ олон ингээд маш олон 10 энтрээр нь зүгээд явчихаар явхад амар төвхтэй юм шиг надад санагдсан. Тэгээ японочдыг хараад ахаар нөгөө очсон мууж болгон, очсон орон болгон төлхөр асартай байдаг. Тийм учраас тэрийгээ дурсаж бол авдаг тийм соёл бас байх шиг байгаад байгаа. Гэтэл лабобогийн хувьд бол надад тийм соёл гэхээс илүү зүгээр яг халуурал болоод байгаа юм болоо гэж бодсон. Халуурал гэхээр хоббинаас ялгаатай тал нь зүгээр л мас хандлага. Масаараа бүгдээрээ дагж байгаа сонирхлыг донтоод нэгэн зэрэг хит автаад тэгээд ерөнхийдөө энэ зүйл тийм алтартай хүн болгоны туртай зүйл болцсон болоо гэж бодолцсон. Яг над талаас нь би өнөөдөр нэлийн голчлон тайлбарлалт бэлдээ гэж бодсон аахгүй. Тэгээд сая чи масын хандлага гэдгсэн тий. Масын хандлага гот яг за
За лабубу дээр өнөөдөр яг сэтгэн наагаад байгаа учраас жишээ болгоод авчиж байгаа. Гэхдээ лабубугийн оронд өөр юу ч байж болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Тэгвэл ер нь яагаад хүмүүс ингэж масыг дагаад байгаа юм бэ гэдэг нэг тийм сонирхолтой нэг тийм юу гараад ирчихэж байгаа сте тий. Өөрөөр хэлбэл нэг тийм бусдыг дуурайх гэдэг зүйл. Яг хуу чи тэрийг энийг дуурайгаад иржтэй гэхээр муухай санагддаг. Угаасаа дуурайх гэхээр цаанаасаа л яаж чим энэ үед бид амар ундууцч хүлээж авдаг гэсэн хэрнээсээ яг түүхэн хувьсах хөгжлийн явцад буюу эволюцийн явцад дуурайж иж бид нар мэдрэлтдэг гэсэн нэг тийм юм байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт хэд хэдэн талаас нь тайлбарлах ерөөхдөө бол боломж олгож байгаа. Одоо жишээлх юм бол дуурайхын нэг одоо төлөөлөл гэх юм бол бидний хамгийн сайн мэдэх одоо дэтгэхийн өндг нь хараад гараад ирлээ хамгийн түрүүд эргэн тойронд байгаа харсан одоо объектоо ингээ ээжигээ гэж бодно. Тэгээ ээжигээ ерөөхдөө даах буюу энэ үзэгдлийг импринтинг гэж нэрлэдэг. Тэнгууд импринтинг ч гэсэндээ ээжигээ дуурайгаад хойноос нь хоолоо олж идээд дагаж ингэж усан сэлээд хэмчлэн тухайн одоо дэтгэхийн амьдрал сураад явж байгаа жишээтэй тий. Тэгэхээр дуурайх гэдэг бол угаасаа хүнээс салшгүй нэгнийх нь нэг хэсэг нь болж өгöd байгаа байхгүй юу. Тэгвэл яг бид нарт ч гэсэндээ ялгаагүй яг чи ингээд бусдаас тэр туршлагаас нь суралцчиж эсвэл бусдын зөв хийсэн алхмыг дуурайж ийж алдахгүй өнгөрнө ч юм уу те. Иймэрхүү зүйл бас зарим зүйлүүд дээр гарч ирдэг. Тэгвэл энэ дээр Соломон хааштай хийсэн нэг тийм айгуу сонирхолтой судалгаа гарч ирж байсан. Тэр судалгаа нь юу вэ гэхээр бусдын илүү хүн хэрхэн одоо буруу гэдгийг мэдж байгаа хэрнээсээ өөрийнхөө хийх ёстой зөв сонголтоосоо татгалзаж буйг ер нь татгалзах боломжтой юу үгүй юу гэдгийг судалсан тийм судалгаа байгаа байхгүй. Тэгээд сонирхолтой асуу тэгээд бүр 1950 оны судалгаа. Хүн өөрийн нүдээр харсан үннийг бүр ингэж зөрчих шаардлага гарч байгаа байхгүй. Тэгээд яг яаж энэ судалгаа явагдсан бэ гэдгсэн чинь нэг 7-9 хүнтэй баг бүртгүүлээд тэгээд тэр одоо жишээлх юм бол 8 хүнтэй баг бүртлээ гэж бодоход нэг нь яг үндсэн оролцогч тэнгуутаа 8 нь болохоор ингээд тэр судалгааны багийн гишүүд байгаа байхгүй юу. Тэгээд тэр оролцогчдоо мэддэхгүйгээр үйлдэлхийн гэсэн. Тэгээд үндсэн тест нь яаж явагдсан бэ гэхээр 3 янзын ийм одоо урттай ийм өгдөл өгөгдсөн байгаа байхгүй юу. Тэгээ үндсэн одоо тестийн болохоор зэрэг тэр 3 шугамтай харьцуулаад хамгийн урт шумыг нь одоо ABC-гээс сонго гэсэн байгаа. Тэнгууд эхлээд ингээд нэг цаанаас нь ингээд судалгааны багийн төлөөлөгч нь болохоор зэрэг зөв хариулт хэлжсэнээ сүүл рүүгээ дийлэнх нь ингээд олон богино ахц чинь энэ хамгийн урт нь энэ хамгийн урт нь гэж хэлээд байгаа байхгүй юу. Хэлээдсэн юм л та өөрөө харсан шиг ирчлээ. Тэгээд тэсэн нөгөө судалгаанд оролцсон хүн нь эргэлзэлж эхэлсэн гинэ. Тэгээ хичнээн ингээд энэ урт нь биш л байна да гэд мэдж байгаа хэрнээсээ сонирхолтой нь яг бусдыг дөрөөгаад буруу хариулт өгсөн гэж байгаа байхгүй. За одоо тэгвэл яагаад тэр хүн буруу хариулт өгсөн гэж бодож байна? Харин тийм чиний зүгээс юу гэж дүнхээр юм? Яг л ерөнхийдөө олонхоо тагцсан болов? Харин тийм ээ. Гэхдээ гол нь факт нь байгаа шүү дээ. Харин тийм. Ямар сони. Тэг юу гэж тайлбарсан бол тэрийг? Энэ дээр ямар ойлголт гарч ирсэн бэ гэхээр нөгөө нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх гэдэг талаас нь тайлбарсан юм лээ. Тухайн хүний айдтаас холбож тайлбарсан. Тэгэхээр хэрвээ би бусдаас ялгаатай хариулт хэлчих юм бол эдгээр намайг юу гэж бодох вэ? Гэсэн ийм одоо айц төрдөг. Тэгэхээр нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хүсэлтэй одоо тэмүүл одоо удирдагтаад тэгээд ерөнхийдөө бусдаас тусгаарлагдахгүй тул олоохоо тагцсан гэсэн үг хаал тий. Тэгээд одоо ингээд бид нар өөрсдийнхөө хийсэн үйлийг бас бодод үзэнгүүт тий. Олоохоо дагах тохиолдол байдаг тий. Магадгүй шалгалт өгч байгаа ч юм уу. Эсвэл амаар асуудагтаа ч юм уу олоохоо дагах гэдэг хандлага бас байдаг шүү дээ тий. Тэгээд бас нэг сонирхолтой зүйл нь болохоор зэрэг бид нар ингээд бусдыг дагах тэгээ бусдад ингээ хүлээн зөвшөөрөгдсөн мэдрэмж авнаа да. Өөрөлдөн хийм дүүрэн гэсэн байр суурь ингээд олоод бусдаа ив түнжинтэй байна гэсэн үг шүү дээ. Тэнгууд нөгөө урамшууллын давар буюу эстроген, дофамин энэ чинь ялгараад эхэлдэг гинэ. Тэгээ тийм тайван, тухтай, аюулгүй мэдрэмж бас тодорхой хэмжээнд төрдөг. Ийм онцлогтой мэлээ. Зөвхөн одоо нийгэм гээд зөвхөн байр суурь, зөвхөн тарих бодлоос гадна бүхэл бүтэн бие физиологийнхаа хувьд гормоныхаа хувьд бүр зохицуулагдчихж байгаа юм биш тий.
Харин тийм бааз. Тэгээ нөгөө mirror neurons гэд бас байдаг тий. Нөгөө хүний гарт мэдрэгдэх одоо тэр үзэгдэх үйлчлийг ингээд танихад одоо бусдыг тэр даах, бусдын тэр сэтгэл хөдлөлийг ойлгоход буюу нөгөө эмпати гэдэг зүйлд маш чухал өөрийг бас гүйцэтгэдэг байгаа байхгүй юу. Гэтэл бусдыг ойлгохын тулд дахиад бид нэр бусад хүмүүсийн тэр бодож байгаа бодол тий тэр бүх зүйлээ л ингээд яг өөрөө тулц юм шиг мэдрэх өөрийгөө оронд нь тавих. Тэгээд бусдыг дагах тэр шаардлага цаанаас авгасаа үүсдэг гэсэн үг хаалт. Гэхдээ бас тонгийн нас тааруулна л та тий. Ингээл бусдыг даах хэрэгтэй гэж өөрөө өөрөөсөө заавал ураад байгаараа ч юм уу иймэрхүү зүйлүүл байхгүй. Гэхдээ яг ямар нэгэн тренд ингэж та одоо үүсгэд бид нар яг л саний хэлсэн зарчмын дагуу яг бусдыг даах юм юу одоо далд хумсраасаа бараг цаашаа автоматар яваад байна гэсэн үг гэж ойлгосон. Тэгээ тэр нь бас өчигдөр амар сонирхолтой бас нэлээд том сэдв байна тий. Мэргэжлийн хүмүүс бол бүр гоё тайлбарлах байх. Харин тийм бах тий. Бас миний бодлоор хүн тэр нөгөө одоо нийгмийнхаа байр сууриыг хамгаалахын тулд бусдыг даган дураах, нийгэмдээ хүлээн зөвшөөрөх гээд байгаа үзэл бодлоо тодорхой хэмжээнд контролдоод чадах юм бол нэг тийм мэдлийн хувьд шал өөр төвшөнд хүрч чадах юм шиг байна тий. Харин тийм бааз. Гэтэ өөрөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг одоо хян зохицуулах, контролдох гэдэг чинь л өстой хүн болгоны л эзэн шиг өстой аюу чухал тийм чадвар байгаад шүү дээ. Тэгтэл яг тэгэж өдөртдөг болох гэж бас тэр чинь аюу хэцүү байгаа байхгүй юу? Ойр шилэх юм бол хобби гэдэг зүйл бол хүнийг ингээ сэтгэл зүйн хувьд маш ингээ баяр баясгалантай, аз жаргалтай байх хэрэгтэй зүйл тий. Би ингээ стресссэн байлаа гэж бодоход би хоббигоо дагаад одоо хийхийг дуртай одоо хийхийг хүссэн зүйлээ хийж иж би тайвширдаг. Ингээд стресс буурдаг байх гэдэг шүү дээ. Гэтэл зарим тохиолдолд одоо нөгөө хүмүүсийн байнг ярьдаг хэлэх дуртай үг гэх юм уу? Алтан дундаж. Ям одоо хэмжээнээс хитэх юм бол дэмий болдог гэдэг тий. Тэнгууд яг үнтэй ижилхэн хобби ч гэсэндээ донтолт болоод цаашаа эмгэг үсэх боломжтой гэж байгаа байхгүй. Тэгвэл магадгүй хүмүүс юу яриад байгаа одоо яаж иж байгаа л бүх юмыг эмгэгтэй холбох гэдэг гэсэн иймэрхүү үзэл бодол ч гэсэндээ гарч ирдэг л тий. Гэхдээ яг сайн бодоод үзэх юм бол танд ингээ хобби байж болно. Гэхдээ тэр хобби таны одоо эрүүл мэндэд за санхүүгийн тэр тий чадамж бүх зүйлд чинь гээд дарамт өсөж өрөөсө болохгүй л гэдгийг амар сайн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр магадгүй би эмнэлэгт үзүүлмээр идэг. Гэтэл би эмнэлэгт үзүүлэх мөнгөөрөө одоо авахыг хүссэн тэр одоо миний хобби жишээлх юм бол ямар нэгэн бэлэг дурсгалын зүйл цуглуулдаг байлаа гэж бодоход би эмнэлэгт үзүүлэх биш хэрвээ тэр одоо юуг авч явах юм бол тий. Одоо тэр дурсгалын зүйлийг авч явах юм бол өөрийгөө хянж чадахгүй байдалд хүрсэн байна л гэсэн үг хань шүү дээ тий. Амьдралынхаа хамгийн чухал хэрэгцээнүүд ихээ бүр дээр хэрэгцээнийхээ бүр дээр тавиад байна тий. Харин тийм яг тийм юм болоод болох байгаа байхгүй юу? Тийм байна. Өөр цаашаага авах юм бол нөгөө дофамины хит их ял орол гэл. Тэгэл яалтчгүй тэгээ нөгөө хүүхдүүд би өөрөө хүүхд байхдаа тэгтээ бүх хүүхдүүд ямар байхыг өмнөөс нь хэлж болохгүй байх. Гэхдээ ерөнхийдөө тэр үед нэг тийм анги хамт олондоо нэг тийм чимээгүй намайг байх биш одоо нэг тийм уусаад ч юм уу те тодорхой хэмжээнд байр суурьтай байх нь бидний хувьд амар чухал байдаг шүү дээ тий. Тийм болохоор яг нэг тийм хүүхдүүдийн дунд эсвэл нэг тийм яг их том хүн болоогүй залуучуудын дунд юм уу лабобо юм хит их ямарваа нэгэн зүйлийн хамаарал хурдан тахдаг гэж магадгүй тий. Хамаарал гэснээс нэг юм санаад орчлоо. Эрүүл мэндийн хичээл дээр ерөөхдөө бол хорц зуршил гэдэг сэдв дээр нь 25 нас гэдгийг амар чухалчилж авч үздэг байхгүй юу? Яасан бэ гэх тэнгууд 25 нас хүртэл тархины хөгжил явагддаг. Хэрвээ тэр наснаас одоо насанд хүрэхээс өмнө ямарваа нэгэн байдлаар хорц зуршилтай болох юм бол хамаарал нь маш өндөр идэг гинэ гэж ер нь бол заадаг. Тэнгууд яагаад тийм юм бэ гэдгсэн чинь тархины хөгжил яг хойноос эхэлж явагддаг. Хамгийн урталтаа шийдвэр гаргах хэсэг нь байдаг. Яг шийдвэр гаргах хэсгийн хөгжил нь яг ингээд 20 нас гараад 25 нас хүртэл ингээд ер нь явж эхлэх нь шүү дээ. Гэтэл өсвөр насны хүүхдүүд бага насны хүүхдүүд гэх юмуд шийдвэр гаргах төв нь гүйц төгжөөгүй байгаа учраас альва зүйлийг зөв бурууг нь ялгах тэр чадамж угаасаа сул байдаг. Одоо насан турш хүнтэй харьцуулахад тийм ч учраас ямар нэгэн зүйлд ингээд одоо юу гэх юм донтох ч юм уу те эсвэл хамааралтай болох ч юм уу ийм одоо магадлал нь илүү өндөр болж өгдөг. Юм байлээ. Сонирхолтой юм тий.
За би болохоор зэрэг ерөнхийдөө энэ нийгмээрээ лабобууд болоо өвөө зүйлд яагаад ингэж хит донтоод байдаг юм болоо гэдэг талаар бас нийгмийн хандлага талаас нь сонирхоод хайгаад үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь ерөнхийдөө хит хитэн тайлбарууд байгаа. Эхнийх нь болохоор зэрэг түрүүний одоо ярьсан соёлын хит хөөрөл cultural craze гэдэг энэ ерөнхийдөө богино хугацаанд олон нийтэнд маш хүчтэйгээр хамардаг. Тэгээд тухайн цаг хугацаанд хүмүүст гүн гүнзгий сэтгэл төрүүлдэг. Гэхдээ тийм хурдтай тархсан хэрээрээ маш богинохон цаг хугацаанд үргэлжилдэг. Жишээлбэл одоо лабобогоос гадна өмнө нь одоо нөгөө fidget spinner гэдэг нөгөө хуруундаа гэдэг нөгөө эргүүлээд идэг тоглоомнууд байсан шүү дээ. Тийм. Тэр бол бас маш хүчийг аваад ер нь бол ганцхан жилийн настай байсан. Тэгэхээр энэний сөрөг тал нь эргээгээд нөгөө санхүүгийн хувьд том ч юм уу эсвэл жижиг хөрвүүлүүдийг тухайн цаг хугацаанд одоо хүмүүст учруулад өнгөрөх магадлал болж байгаа. Тэнгүүд одоо дараа жилийн ч юм уу 2 жилийн дараа лабобо ямар ч хэсэггүй болоод ирэнгүүт томчуулын хувьд бол энэ бол санхүүгийн хувьд нь бас тодорхой хэмжээний дарамт үзүүлэх магадaltaй. За дараагийн хандлага нь болохоор зэрэг масс психоз гэдэг. Энэ болохоор зэрэг таны хэлсэн биз дээ. Collective obsession гэж англиар хэлж байгаа. Энэ л болохоор юм олон нийтийн сэтгэл зүйг хамтарсан хариултыг таны хэлсэн шиг. Олон нийт юу хийн түүнийг дагдаг, бие биеэ дуурайдаг сошиал баталгаа маягийн хит дагалт. Тэгээд энийг болохоор зэрэг bandwagon effect буюу нийтийн урсгалаар дагах гэдэг ойлголтоор тайлбарлагдсан бэлээ. Тэгээд энэ үед хүмүүс л хоороо зэрэг энэ авчиж, тэр авчиж, би ч гэсэн авах хэрэгтэй гэдэг бодлыг төрүүлдэг. Яг л нөгөө хүүхдүүд тэр одууд би түрүүн бас өөрөө ч гэсэн хэлсэнчлэн одууд ингээд миний үзэх турштай хүмүүсд авангууд нэрээ гоё юм уу? Би ч гэсэн авчт юм уу? Би авах хэрэгтэй ч юм болов гэдэг бодлууд тийг оруулж идэг. Дараагийн юм болохоор зэрэг consumerism энэ л хойс хэрэглээний дон. Маркетинг, сошиал медиа, брендийн нөлөөгөөр тэр зүйл бүр тийм хэрэгтэй биш байсан ч гэсэндээ хэрэгцээтэй юм уу? Хэрэгцээтэй юм шиг байна. Гэх байдлаар ерөнхийдөө тэр трендing хэрэглээнд донтдог. Ерөнхийдөө иймэрхүү хөөрөгдсөн соёлын донтолт гэж ерөнхийдөө тайлбарлаж илээ. Тэгээд таны хэлсэнчлэн энэ нийгмийн хандлагыг бас л допамины системтэй холбож тайлбарлаж яалччгүй тэр мэдрэмж нь аз жаргал өгöd байгаа учраас хүмүүс эргээгээд яг нэг тийм эргэх хөдөлгөөн байдлаар донтоод байгаа. Хаана аз жаргал гэ тийшээ тарих хөдөлгөөд байгаа зү тий. Чиглэлнээгээд байгаа. Гэтэ гол нь тэр нь үрдих үү зордих үү. Энэ өөрөө бас зөвтгөх систем нь болоод байгаа байхгүй тий. Мэдээч хүн аз жаргалтай амьдрах ёстой тэнгүүд допамин ялгаруулад байгаа юм чинь тэр тухайн хэмжээний аз жаргалыг бүртгэхийн тулд авах нь бас зөв юм шиг дээ. Эцсийн үр дүнд би аз жаргалтай байгаа болохоор тий. Гэтэ мэдээч яг таны түрүүнд дурдсанчлаа эрүүл мэндийн охируулан байж иж авж байгаа болвол эн чинь урт хугацаанд сөрөг үр дүн л байгаа байхгүй тий. Харин тий. Яг хоо ингээ ярингуй сонсогчд маань ингэж бодож магадгүй тий. Зүгээр нэг ингээд лабобо ахц чинь эрүүл мэндэд яг ямар хохирол учруулах юм бэ? Шүү бодож ич магадгүй. Санхүүгийн хохиролтой шууд холбох бах та. Та өөрийнхөө эрүүл мэндийн хэрэгцээг нэг тавьж гин үү? Эсвэл тренд одоо жишээлх юм бол энэ лабобо хөдөлж авахыг илүү нэгт тавьж гин үү гэдэг дээр л нөгөө эрүүл мэндийн хохирол гэдэг зүйл гарч байгаа. Тэгээд дээрэс нь өнөөдөр лабобо яриад байгаа учраас яг эрүүл мэнд гэдэг маань тийм сайн зохицгүй юм шиг одоо санагдаж магадгүй. Гэтэл лабобоос гадна өөр юу ч хийж болно шүү дээ тий. Магадгүй сайн нөгөө юу штэ. Зармаг нөгөө хятад зармаг амар тренд болсон тий. Тэгэл тэгжсэн байх болцсон. Тэгээс нөгөө юу илээ? Шоколад нэг хэсэг аюулаас явчлаа тий. Дубай шоколад тий. Гэтэл нэг идчихлээ. Амар гоё чихэрлэг хамтаанд татагдаад дахиад идэх гэвэл яах вэ? Бусад зармны тий дундаж үнэтэй ингээ харьцуулахад мэдээж өндөр үнэтэй байгаа шүү дээ тий. Тийм байхад чинь баргалжил ингээл чихрийн шишнийг, элэний өглөлтийг, тархалтыг өөрөө сайн дураараа худалдаж авч байгаа юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр энэ үтчлэн яг юу тренд болоод яг юуг авах гэж хүсэл төрөөд байна. Тэр таны амьдралд яг мөн чанартай яаж нөлөөлөд байна вэ гэдэг нь айгүй чухал.
Тэгээд яг уу үнэхээр зарим хүмүүсийн хувьд хобби нь олж болно тийм. Гэтэ хобби гэдэг бол урт хугацааны асуудал яригддаг шүү. Тэгээд юу асууд нь штэ. Зиппо амар гоё дурдаг ариг зиппонууд чинь. Тэгэл нэг хэсэг чинь хүмүүс зиппондас нэлээд шуурал. Тэгэл нөгөө гоё ингээл хөдөлгөөн хийгээл. Тэгэл янз бүрээр ингээл галаасаал буцааж унтраагаал тэгснээ тагаа хааж нэгээл тэнгууд нэх гоё цэвэрхэн уралттай. Тэнгууд тэрнээс амар кайф аваад байгаа байхгүй тий. Гэтэл хичнээн одоо жишээлбэл 10,000 хүн тийшээ шуурсан байлаа гэж бодоход яг хитэн тууштай үргэлжлүүлээд одоо 70 нагтаа ч юм уу тогтмол яг ингээд зиппогоо дуургадаг эсвэл өдөр тогтмол зиппогоо дуургадаг тийм хоббитай болсон бэ. Одоо хадгалж авч үлдсэн бэ гэдэг чинь бас л харгалын асуудал байхгүй тий. Тэгэхээр магадгүй асуух хэрэгтэй юм шиг байна өөрөөсөө. Энэ яг үнэхээр миний хобби авах гэдэг юм уу? Эсвэл миний хүсэл шаналтай холбоотой юу? Иймэрхүү байдлаар асуух хэрэгтэй боллоо гэж бодогдож байна. Ааха. Би бас ингэж үзэхгүй энэ Японд ерөөсөө лабубо нэг тренд болохгүй. Дээрс нь би ингээ Японы ажлаасаа та надад лабубогийн талаар юу гэж бодож байна гэд асуухгүй. Тэгсэн чи бүр гайхаад лабубо гэж юу юм гэд хэлсэн чинь дэлгүүрийн асууж шиг юм байдаг, фигурууд байдаг гэд ярьсан чинь ерөөсөө ойлгодгүй. Тэгэхээр би одоо Японоор нөгөө японочд чинь юу ил үсэг байхгүй тэгэхээр лабубо гэх юм болоо гэж бодлоо. Тэгээд бүр зургийн үзүүлсэн чинь ёстой мэдгүй гэж тэгж байна. Тэгмээдээ би ингээд монголчууд тийм юмд амар юу болчт юм болоо. Нийтээрээ одоо тренд болоо, трендэд авах гэдэг улсууд юм болоо гэдэг гэж бодсаахгүй юу. Тэгээд Японд ерөнхийдөө яагаад лабубо тренд гойна гэд хайгаад үзсэн чинь ерөнхийдөө 2024 онд лабубо Японы зах зээлд тренд болноо. Маш сонирхолтой шинэ одоо ингээд ийм трендийн хандлага гарч байна гэдэг одоо талаар ингээд мэдээлэлүүд гарсан юм байна. Тэгээд 24 онд ерөнхийдөө Монгол гинэ Японд ерөнхийдөө байхгүй байжгаад одоо 25 онд pop-up store ерөнхийдөө Японы нэг 2 газар байснуудаа байд юм байна. Тэгээд лофт гээд ерөнхийдөө дэлгүүрт харагдаад байгаа хгүй. Тэгэхээр тийм олон сонголттой биш. Жижигхэн ширэндээ тавьдаг нэг тийм 5 санжийн өнөртэй ч юм уу тийм фигурууд нь бол зарагдаж байгаа. Гэхдээ бас тэр нь шууд зарагдаад ч юм уу байхгүй болоо. Тэгээд зарагдаж байгаа байтал хүмүүс бас нэг тэгэж таньж мэддэг болохгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгээд яагаад ингээд одоо энд нэг тийм энэ сэдвтэй холбогдуулаад яагаад ингээд лабубо японочууд especially ингэхгүй байгаа юм болоо. Тэнгүүд одоо тэр Солонгос энтерт бол нэлээд тренд болж байгаа хандлагуудын бичлэгүүд яваад байгаа. Бас манай найз Солонгос аялсан найз ингээд зөвхөндөө ингээд нэг лабубо ингээд зүгөө явцсан байсан гоё харагдж байгаа талаар ярьсан байхгүй юу? Тэгсэн чинь Японд болохоор угаасаа энэ маркетингийн соёл нь байдаг. Лабубо болохоор зэрэг тоглоомондоо гол учир нь байгаа биш, mystery box-нд байгаа гинэ. 6 шиг юм аа. Ааха би одоо ягааныг авмаар байна гингүүд ягааны авах юм 6-аас ганцхан байх боломжтой. Тэгээд дээрс нь нууц нь ямар гэдгийг мэддэхгүй нэг төрөл нь байгаа даа. Тэнгүүд тэр бүр авах магадлал бүр бага болохоор зэрэг хүмүүс тэрийг авахын тулд маш их шуугж байгаа гинэ. Тэгвэл Японд тийм төрлийн тоглоом маш их байдаг. Тийм. Ундаг нөгөө ингээд тоглоомнуудаас унгаад авангууд дотор нь 5 төрөл байдаг. Тэгэд тэрнийх нь үнэ нь бас боломжийн байдаг байхгүй юу? Тийм 110 йенээс 100 йенээс ахгуулаад 500 йен хүртэл тэгээд тоглоомынхаа төлөөс хамаарна. 500 йен чинь одоо Монгол мөнгөөр хэд гэсэн үг илээ? 100 хэд гэсэн үг илээ? 2002 үлээ 24-т үржүүлнэ. 2400 гэсэн үг 100 йен. 500 болохоор зэрэг 12,000 гэсэн үг. Тийм ээ тий. Энд нөгөө тийм хятад машинууд бас ороод ирсэн байхгүй юу? Мэрсэр зарим газруудад. Тэнгууд яалтчгүй ингээл доторх юунууд нэмэр хөөхөн байгаад байгаа байхгүй юу? Энэ дотроос ийм юмнууд гарч ирэх боломжтой. Тэгвута 12,000-аас 20,000 хүртэл байсан билүү? Тийм үнэтэйсэн. Тэг би бүр ингээд цочирдсан ш. Юу вэ? Энд чинь ийм өрөнтэй тийм үү гэл. Яг хөө тэгтээ үнэхээр чанартай тоглоом байвал гоё л шүү дээ, тий. Тиймээс чанаргүй үнэтэй ойлгох хэцүүлтэй. Японд гэхдээ 100 йен бол бас харьцангуй нэг тоглоомонд бол боломжтой юм байгаа байхгүй юу? Тийм тий. Тэгээ материалын хувьд гарч байгаа тоглоомнууд нь бас дэжгүй. Тэгэнгүүт хүмүүсүүд нь team соёлдоо цацчихсан улсууд шинэ mystery box гарч ирэнгүүт нөгөө л байдаг юм байна. Гэтэ би илүү үнэтэй авах юм байна. Яах вэ? Би энийг тоглодгоо. Тэгээ энд чинь бүхэл бүтэн манга анимны ертөнцөөр хүмүүс тэнд лабубу гэдэг зүйлээс илүү өөртөө хүсдэг
дүрийн тэр фигурийн mystery box-ыг авахыг илүү үзэж байгаа байхгүй. Тийм учраас ерөнхийдөө Японд Тийм байна те. соёлон тогтцсон болохоор. Тийм байна. Жоохон муухай сонсогдож магадгүй. Гэхдээ нөгөө ям үдсэн хүн шиг байгаад үсч ээж үсч юу гэж загнадаг шүү дээ. Бараг үнэн үг байгаад байгаа байхгүй тий. Харин ерөнхийдөө Стойчнараа сонирхолтой ям санагдаж үзэх байгаа. болохоор шороод байна гэд хэлээд байгаа юм шиг болчихж байгаа байх гэтэл гээд байхгүй. Ялч шинэ юмд нөгөө бид нөө өөрсдөө амар сонирхолтой байдаг шүү дээ. Одоо нөгөө iPhone ч юм уу одоо Facebook шинжил хийнгүүд бүгдээрээ юу хийсэн бол гэж тэнгүүтээ шууд бичлэгүүдийн үзэлтэй нөгөө Америкууд чинь юу лээ iPhone-ийн шинэ загвар гарангууд ийм шинжлэгдсэн гэдэг харьцуулсан видео ангууд гамаа яг тийм нөгөө талдаа сонирхолтой хүмүүс ч үсэн сонирхоод үздэг шиг те шинжлэгийг яг тийм шиг шинэ одоо гой тоглоом хийхээс илүү шинэ худалдааны маркетингийн арга нь хүмүүс сонирхолтой санагдаад бас юу гэж бодогдлоо. Одоо нөгөө саяны Японд төгсөн соёлоос гадна Японд ингээд ямар инфлюенсерүүд аюу сайн ингээ массыг хамарч нөлөөлт юм бэ? Тэнгуут тэдгээр хүмүүс магадгүй лабубуг амар сонирхоод те амар ингээл рашин гараад сэтгэл гаргаал тэгэл бүр ингээл харснаа бүр ингээл баярлал тиймэрхүү бичлэг ингээл нэлээд сайн тарвал тэр Японд хэр их одоо массыг авч одоо ингэдэг шиг тренд болох боломжтой байсан бол төсөөлөд бодонгод ер нь юу яг тренд болд юм бэ? Яг залуучууд нь яг юунд ингээд шуурч хайг харж исэн бэ? Би өөр нь Японд хийж амар тренд болж байгаа юм нэг анзаарч байгаагүй. Тэгээд нэг тийм наснасаа авахгүйлаад насаасаа хамаараад ерөнхийдөө үзэж байгаа хүмүүсүүд нь амар өөрлөж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ тийм байна тийм. Одоо бид нар чинь болохоор зэрэг Монголд ч нөгөө би ийм юмны фэн гэдэг тийм нэлээд нээлттэй зарладаг штэ тий. Тэгэл одоо жишээлбэл Монголд Army нар байна тий. Blink-үүд байна. Би Blink, би Army тий. 71 тий чинь юу гэдэг лээ тий. Ямар ч гэсэн тэгээд амар гоо нээлттэйгээ хэлдэг. Тэнгүүт энэ хүмүүс амар нуудаг. Тэгээ ингээ би асууж байгаа хгүй чи ямар хамлын юм бэ? Ерөнхийдөө extrovert хүн биш бол ерөнхийдөө хөвчлэн хэлэхгүй. Би янз бүрийн юм сонсдог гэж мэгээ өгч. Гэхдээ манга анime нь бол үргэлж од байдаг. Санагдсан. Гэтэ би бас нэлээ нөгөө японочд руугаа уус чадаагүй болохоор зэрэг сайн мэдрэхгүй гэж бас магадгүй. Гэтэ хараад байхад нэг тэгж трендинг болоод байхгүй. Гэхдээ Японд байдаг гадаадлууд нь болохоор зэрэг аль болох ингээд бие биендээ Японы энэ гайхалтай юм байна гэдэг зүйлийг хуваалцаад тэрэн тодорхой хэмжээнд тренд болж байгаа зүйл ажиглагддаг. Тэгээд Японы нэг соёл нь болохоор зэрэг юм болгох нь нөгөө юу байх хэвээр хялбар байх хэвээр. Одоо бид нар чинь жишээлбэл миний хувьд ч юм уу те ингээд нэг юм авах гэж байхад тэрийг хаана зарагдах уу хаанаас авах уу гэдгээ хайхаас ахгуулаад за хоёр газар байлаа гэхэд аль нь боломжийн үнэтэй аль нь яг чанартай гэдгийг хайдаг бол Японд нэг бүтээгдэхүүн байлаа гэхэд тэрийг гэрийнхээ хажуудлын дэлгүүрээс авах боломжтой байх хэрэгтэй. Гэдэг концепцийг барьд юм билээ. Тэгээд ангууд тэр зүйл нэг тийм амар сонин олдох боломжгүй тийм нандин тийм биш бол байгаад байгаа учраас нэг тэгж халуураад авахгүй шүүгээ. Тийм байх те. Нөгөө юм ховор бийж гоё гэтлэгдэж штэ хэдэлээ те. Үнцэнтэй ч юм уу. Эсвэл нөгөө юуны реклам тэгж яваад идэглээ. Нууж идвэл илүү амттай гэл. Тэр шиг юм шүү. Бид яг нэг тийм соёлын ялгаан дээрээ бас байгаад тах шиг байгаамаа. Тийм те. Соёлын. Тийм байна. Соёлын ялгаанаас гадна дахиад нөгөө хүн хоорондын харилцаа те хандлага гэл тэнгууд бас шал өөр байгаа шүү дээ. Хичнээн хүн гэдэг homo sapiens гэдэг нэг зүйл ч гэсэн дээ. Ялцгүй ялгаагаар л та тэгээд. Гэтэ ерөнхийдөө лабубугийн халуур шиг Японд ч гэсэндээ тодорхой юм нэг өөрсдийнх нь хувьд нэлээд шинэлэг зүйл гарч ирэх юм бол миний бодлоор бас яг адилхан хандлага бол үүсгэл ах. Тийм бах тий. Гэтэ гол нь тэгж халууруулж чадхаар зүйл гэхэр бас л чанга байгаа байхгүй. Одоо солонгос K-драманууд чинь бүр ёо эсвэл үе цэлэрэлж штэ. Тэг бүр юу улсаа битгий хэл бүр орон даяар хүмүүсийг бүр зүгээр шууруулж штэ тий. Харин тэгэхээр яг тэгж чадхаар ямар хүчтэй зүйл байх вэ гэдэг чинь амар чухал байгаа тий. Халуурал гэснээс нэг энд Монгол Японы хамтарсан кино Vivant за
Vivant бас нэлээд хүчийг авсан шин. Тийм үү? Тийм, Vivant ч өөрөө их Японд ч том төсөлсөн юм шиг байлээ. Тэгээд ерөнхийдөө манай сургуулийнхаа манай Япон найз багш нар ерөнхийдөө Vivant-ыг үзээч гэж айгүйх recommendation санал болгож хэлсэн. Тэгээ ерөнхийдөө тэндээс нэг монгол хэлийг сонсоод би ингээд заримдаа монголоор ярьна штэ. Тэгэнгүүт юугасаа л ярьна штэ тий. Тэгээд ярангууд монгол хэл амьдаа ингээд сонсоод юм байна гэж хүртэл бодсон гэсэн. Ерөнхийдөө тэгээ Vivant нэлээд бас Японы зах зээл бас нэлээд том байна гэсэн юм шиг үлээ. Би гол нь цаг амжихгүй үзэж чадаагүй л дээ. Гэтэ ер нь миний bucket list-ийн дотор байж л байгаа. Би аль үзээ. Яг нэг кино алсан байлээ. Кино үзэж бас тэгээд гоё штэ. Тимээд. Лабабо кино гаргуулныг үзчихсэн. Нэр ямар юу яах вэ те? Харин тэр нөгөө Lilo Stitch чинь кино гарсан байгаа даа штэ. Үзсэн ш. Үзмэр санагдсан уу? Үзлгүй. Хүүхэлтэйгээд давж гинөө. Хүүхэлтэйээсээ бүр гайхалтай. Ээжид ямар ч игдүүтэй дөрүүдтэй. Тийм үү? Хоёр нь гаргалцсан ш бүр. Тийм үү? Тийм нэг нь ашиг болгон сайн байсан учраас. Надаа нөгөө хүүхэлтийн дээрээ Лило нэлээд хөрх харагдаад. Тэгээд киног нь үзчихэр жоохон урам уурчт юм болоо гэж яагаад гэсэн юм. Гүй та бүр хүүхэлтэй нь үзэх юм бол Лилогийг хараад хайрлна бүр урсан. Би Disney-гээс ч нөгөө Lilo Stitch хамгийн Stitch-д нь бол хамгийн хайртай байхгүй юу? Тэгээ бүр гарна гэдгийг ер нь Disney live action хийж эхлснээс хойш хүлээж гисэн. Тэгсэн чинь ашгүй гарна гээд тэгээд нэг жил хүлээгээд тэгээ бүр энд театрч нүцэхгүй юу? Тийм үү. Япон хадмал орчуулгатай англи хэлээр гарна гэхэд тэгээд очиж үзээ. Бүр үнэхээр гайхалтай байсан бүр. Дунд нь би бүр уйлсан штэ манай Stitch янга алдаад. Нэрийн зохиолоосоо хүүхэлдэйн киноныхоо зохиолоосоо өөр исэн үү? Тодорхой дөрүүд өөр исэн. Нэг хоёр том бол ялгаал байсан. За тэрийг хөөстөө үзье. Харин спойлер штгүй. Харин хүүхэлдэйнээс илүү гүн гүнзгий утгатай болох гэж хичээсэн санагдсан. Тэр нь гоё санагдсан. Зөв. Би хүүхэлдэйг дахиж үзээгүй байгаа. Одоо нэг хүүхэлдэйг дахиж үзэхгүй бол. Бас болохгүй байна. Хоёулын дараа бас нөгөө дараагийн дугаар энэ төртэй Lilo Stitch гэнэ. Disney-ийн талаар бас яриад явал бас их сонирхолтой байх хаа. Өнөөдрийн дугаар дээр ерөнхийдөө Лабобогоос эхлээд Лабобогийн халуурлаас эхлээд хадуурлалаа. Тий өөртөө халаараад Stitch руу орвоо гэж. Лабоб Stitch юм уу? Pop-Mart Stitch. Pop-Mart Stitch хийх гаргачвал би авнаа. Одоо байгаа лабораторид хүмүүсийг Лабобо талууртална. Өөрөө бүр хүлгэрлээд авчичоод зүгч мүгээд пинкийн халаатандаа хатаад яв шартаад идэв. Намайг Лабобо аваад зүхэндээ зүгөөд ивсэн чинь за энэ Лабобо аваад төө дими идвэн гэвэл яах вэ? Баларсан би. Ер нь хоёул хэдэн цаг ярьчих вэ? Цаг арай хүрээг бах тий. Арай хүрээг баха. За өөр яг энэ хэсэг дээр нэмж хэлцэл хайланд байгаа. Надад ер нь бол байхгүй. Би ерөнхийдөө Японд болж байгаа. Яагаад ясны талаар тэгээд нийгмийн хандлагуудыг өгдөг талаар ерөнхийдөө сонирхож бэлдсэн байсан. Энд гэхдээ яг нэг сэдвийн талаар ингэж удаан тий 40 минутаас бүр ингэ цаг гарны хооронд ярих гэхээр бас лагяас юм тий. Үнэ. Чадвар юм тий. Сэдвээ бүр үнэхээр сайн талаас нь судалж ийш хоорондоо бүр ингэ нэлээ өгөө аваатаа ярьж юм байна тий. Хуцаа маань тэгж сайн өсрөх юм шүү дээ. За өнөөдөр хоёлаа нийтдээ 40 минутын яриаг бол бараг явуулсан байна. Тэгээ энэ үрээд өндөрлөө. Амар дуртай хэлж үү яана. За заалт хийгээрэй. Нийсэн чинь одоо хаа гэх. За өнөөдрийн манд дугаарыг сонсонд баярлалаа. Бид хоёр ерөнхийдөө дараагийн дугаараас илүү хичээгээд, илүү зохион байгуулалттай, илүү гоё сэдвүүдийн талаар ярилцгаадна. Та бүхэн тэгээд өөрсдийнхөө ямар нэг сонирхолтой сэдвээ одоо яриулмаар, хайлгуулмаар, мэдмээр байх юм бол эсвэл тэр талаараа бид хоёрын
тусдаа үзэл бодлын талаар сонирхох юм бол доор комент хэсэгт санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болно шүү. Бас эхний дугаар дээр маань бид нэр алтаа мэдээж хэрэг байсан байгаа. Тэрэн дээр шүүмжилж хэлэх зүйл байвал чөлөөтэй илэрхийлээрээ бид хоёр аль болох сайн засаад хурдан хугацаанд хөгжөөд явах болно. Тэгээд бид хоёрын мэдлэгтэй хов подкаст гэсэн Facebook, Instagram хаягийг дагаарай. Мөн лайк, subscribe битгий мартаарай. Коммент нээлттэй бичээрэй. Өнөөдөр амир хөрхөн цэцэрлэгийн хүүхэд ингээд ээж нь өгсөн хатрыг таажилж байгаа шээ. Тэгэд намайг чи зааж өгсөн өгнүүдийг л яаж энэ уншиж байна. Тэгээд нэрээ амир чухал юм хэлэх юм арчиж. Оосо хүн болгоны үзэл бодлоор битэрээ өнөөдөр сонгож авсан сэдв дээрээ шаардлагатай зарим судалгааны зүйлүүдийг ойлгох шингээж ярихыг бол хичээсэн байгаа. Гэхдээ хүн болгон өөр өөрийн гэсэн үзэл бодолтой учраас та бүхэн маань авах гэхийн ухаанаар хандаарэ. Зөвхөн зүгээс өөрсдийнхөө зүгээс ирсэн байгаа шүү. За тэгээд баяртай. Bye. За паузлээ те. Юу паузлж те. Финиш рекорд те.